Сайн байцгаана залуу шүү да. IT Geek жишээ. Өнөөдөр бид хамгийн өргөн хэрэглээтэй түгээмэл үзүүлэлттэй комик өгсөрлөө. Энэ комик бид нар хамгийн түгээмэл үзүүлэлттэй гэдгийг хаанаас мэдээд байна гэхээр Steam hardware survey гэсэн хүмүүс дураараа одоо өөрийнхөө компьютерийнхээ үзүүлэлтийг өгдөг, инфогоо өгдөг тийм одоо сайтны survey буюу амар том дата базаас гаргаж авдаг. За тэгэхээр Steam hardware server нь хамгийн өргөдөн хэрэглээтэй одоо Windows-ийн үйлдэл систем, хэдэн гига RAM хүмүүс ашиглаж байна, ямар resolution дээр тоглож байна гэх мэтчлэн маш их мэдээлэл байдаг. Энэ мэдээллээс биднэрт хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр мэдээж дэлгэцний resolution, ямар CPU байгаа, ямар карт ашиглаж байгаа гэдэг нь чухал. CPU-ны хувьд гэх юм бол CPU өөрөө i5, i7, i9 гэх мэтчлэн үзүүлэлт байхгүй. Мөн CPU нь өөрөө бичигдээгүй. Тэгэхээр яаж Steam ямар аргачлаар ийм CPU ашиглаж байна гэж биднээс одоо мэдээлэл авч байгаа гэхээр хэдэн core байгааг нь ашиглаж авдаг. Тэгэхээр core-ны хувьд гэх юм бол хамгийн өргөн хэрэглээтэй цөмийн тоо өөрөө 6. За 6 CPU-тэй мэдээж CPU-нууд бол олон. Гэхдээ орчин үеийн модерн CPU-нуудын хувьд 12400, 13400, 14400 болон Ryzen-ийн 7000 серийн 7500F, 7600F, 9600X байх боломжтой. Хамгийн түгээмэл ашиглаж байгаа график карт бол RTX 3060. Гэхдээ 3060 маань өөрөө рейтинг нь багаар бууж байна. Тэрний оронд бид танд аль хэдийн үйлдвэрлэгдэж байгаа зарагдж байгаа загвараас 4060 оруулж сонирхолж үзүүлье. Энэхүү PC-ний хувьд гэх юм бол бид CPU болон график картаа барагцаагаар нийт төсвийн 70% эзэлж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр бид нэр үлдсэн 30%-да юу босч болох вэ гэдгээс нь үндслээд 16 ГБ RAM-аар 2 ширхэг тий B760 board budget серийн 600 W-тай блок болон дажгүй кейстэй, дажгүй кулертэй юм комбокслаа. CPU-ний хувьд 6 кортой гэж ярьж байсан. Тэгэхээр 6 кортой CPU нь өөрөө олон төрөл гэж болно. Бид нэр 3 төрлийн CPU мөн 1 төрлийн GPU нэмээд 4 төрлийн комбо гаргасан. Комбоны хувьд гэх юм бол 12440-тай, 14440-тай мөн Ryzen-ийн 7500F 4060-тай болон нөгөө карт нь RX 6750G байх юм. Wukong дээр 3 төрлийн комбо нь FPS-ийн хувьд адилхан байна. Нэг хувийн дунд чинь 14400 болон 4060-тай нь илүү. Хамгийн бага үзүүлэлттэй нь 7500F RX 6700G байна. Энэ нь болохоор барагцаагаар 5-аас 10% нөгөө төлөөсөө удаа. Cyberpunk-ийн бенчмарк дээр нь болохоор 1% үзүүлэлт гэж байгаагүй 5% үзүүлэлт гэж байсан. За тэгэхээр комбоны хувьд хамгийн өндөр үзүүлэлттэй 7500F болон 4060, тэрний араас 12400 болон 14400-тай 4060-ууд мөн хамгийн сүүлд нь 6750G болон 7500. Энд онцлох юм гэх юм бол бүх bottleneck нь 4060 дээр байгаа нь анзаарэгдэж байна. Харин 7500F 4060-тай арай жоохон илүү FPS гаргаж байна. Дараагийн бенчмарк нь CS2 дундаж FPS-ийн хувьд онцлог зүйлгүй 1% дундаж FPS нь комбоны хувьд 7500F 4060 нь 15 FPS-ээр илүү байна. Dota 2 дээр ихэнх ачаал нь CPU-н дээр очиж байгаа. 1% дундаж FPS нь ойролцоо боловч дундаж FPS-ийн хувьд 12400F нь 120, 14400F нь 124, 7500F 6750G-тэй комбо 128, 7500F 4060-тай 136 FPS гаргаж байна. Ингээд бенчмаркууд нь дуслаа. Steam hardware server-ээс гаргаж байгаа энэхүү багцтай комнууд нь 2.5 саяас 3 сая төгрөгт босч байгаа ба миний хувийн онцлог комбо гэх юм бол 12400F болон 4060. За яагаад энэ комбо их сонирхолтой байна гэхээр үзүүлэлт болон гүйцэтгэлийн хувьд үн цэндээ тохирч байгаа. Арай хямдхан мөртлөө өндөр гүйцэтгэл гаргаж байгаа ийм комбо болж байна. Энэ дунд хамгийн өндөр үзүүлэлт гаргаж байгаа комбо нь R5 7500F 4060. Энэс арай хямд AMD-ийн сонголт байгаа. Тэр нь R5 7500F болон RX 6750G. Ryzen 7500F-тэй комбо авч байгаа хүн дараа платформын хувьд илүү хүчтэй CPU руу сайжруулах боломжтойгоор давуу талтай. Steam hardware server-ийн багцуудаар огцорсон комны үн болон үзүүлэлтийг дэлгэцнээр гаргаж ирлээ. Өнүүд нь өөрөө 12 сарын өмнө болохоор ирээдүйдээ өөрчлөгдөж магадгүй. Энэ багцууд нь өөр өөр ингэсэн давуу талтай. Тэгэхээр та алийг сонгосон алдахгүй
тантай цог хайтек хийх туш байлаа. Баярлалаа.